Монгол гэрсэн дээр нэг уулзчий таахаа гэд бас хэд удаа ярьж ирсэн л та. Тэгээ ерөөс цаг амжаагүй. Тэгээ айл тэгээд одоо аргагүй шүү дээ ажил зүйн даах. Тэгэхээр энэ бариад авсандаа өнөөдөр хараа. Тасч байгаа. Тэмээч хүмүүсгүй гэд. За манай ард хүн бол бүгдээрээ мэддэг болсон. Тэр дундаа тэмээгээ одоо шүтэж хайрлж өсгөж ирсэн гоё ард хүн бол энэ бүсгүй одоо бүгдээрээ мэдж байгаа. Тэгээ бас намайг энд явж гин гэд дуулсан юм байна. Тэгээ урилга өгөөд миний энэ одоо отхоор хээрийн одоо энэ гэрээр заавал иргэсэн даалгавар өгсөн. Тэгээд өнөөдөр Мандловоос өмнө тэмээч хүмүүсгүй байгалаатайгаа уулзж байна. Хамгийн анх нөгөө аяллахаа нээлтийг Талбадар ихт энэ гэрээ барьж яваад Хятадаар, Казахстанаар авч ирсэн байхгүй. Монгол давалгаа төслийнхээ талаар мэдв нэг яг би өөрийнхөө аяллыг болохоор Иран улс хүртэл яваад зогсоосон ба. Олон улсын хараац ирээд бол хамгийн анхны карьер дээр ирсэн. Тэгээ Монголда байх хугацаанд ерөнхийдөө 17 наснаас эхлээд аялал жуулчлал орсон. Бас олон талаас Өсгийнхээ араасаас гүйс уулаараас жоохон явж оролцсон. Тэгээд маш эрт яг одоо ажил мэргэжлээс болоод ч юм уу Монгол ахуй соёлыг маш эрт одоо ойлгоцсон. Одоо бид нар ямар онцлогтой, ямар олон боломжийн дунд байгаагаа болоо харсан хүн байхгүй юу? Олон улсын хил гайл нэгдээд аятайхан бол энэ төсөл айнаа хэрэгжүүлээд явж байгаа. За. Би бол нэг сэтгүүлч хүн өөрөө чинь нэг аяллыг байн гардаг байхгүй юу? Фэйсбүүкээс харж байгаа. За тэгээд ихэнх үедээ фэйсбүүкээс харлаа. Тэгээд дунд үедээ одоо өөрөө нэг оролцож ирсэн гэдэг шиг бас хэвлэл мэдээлэлээр сүүрч ажлыг ойлгож байгаасаа гэж боддог тийм. Яг таны ярьж байгаа шиг энэ монголчууд нүүдлийн соёл иргэншлийн сурталчлах. Энэ нүүдлийн мал аж ахуйгаа сурталчлах энэ зүйл чинь хэрэгтэй байна. Энд одоо их хувь нэмэр оруулж байгаа. Яг говьд бол зөндөө олгод ирж байсан. Аяллахаас өөрөө оршуулж маягаар тийм ээ. Гэхдээ энэ удаад ирээд ийм удаан хугацаанд явсан чинь бас айгүй олон зүйл анзаарч байгаа хгүй бид нэрт. Одоо уснаас эхлэв тийм ээ. Хуур ашил, цөлжил, тийм байдал нэмэгдэж байна. Ашил Баян цагийн миний 7 жилийн өмнө ирсэн байдал, сүүл 4 жилийн өмнө ирсэн байдлыг айгүй бас өөрчлөлттэй байна л да зарим юмнууд. Ах нь одоо сонгуулийн ажилтай яваа. Тийм учраас одоо та нарыг бас жаахан хүлээлгсэн. Өнөөдрийн одоо яг таны хийж байгаа ажил, танаа багийн хийж байгаа ажил бол зүгээр нэг хүний ажил биш байхгүй тий. Нийт монголчуудын үзэл санаа. Бид нар хамтдаа байх, монголчууд дэлхийд тод байх, өөрийнхөөрөө харагдах энэ бүх зүйлтэй одоо бол давхар хэрэгтэй зүйл юм байна. Жишээлбэл энэ коронавирус гэдэг юм таны аялыг гацаасан тийм үү? Тэрнтэй адилхан ингээд дэлхийд олон юмыг төр зогсоолоо. Ажил төрчлөлтийг төр зогсоолоо. За дээрэс нь энэ хотчлтын араас өөрсдөө одоо том одоо барилгууд бариад цементийн шалаар ингээд байгаль дэлхийгээ хучаад тэгээд одоо хөгжил гэж ойлгож исэн. Эргээд олон жилийн дараа ерөөсөө энэ Монгол шиг энэ байгаль дэлхийгээ шүтсэн онгон дагшин байгальтай одоо тэр үржил шимд хөрсөнд ургасан эко хүнстэй, тариалантай, ногоотой тийм ээ. За энэ одоо гайхамшигтай бэлчээрийн мал аж ахуйтай яг энэ одоо улс орн болвол ирээдүйд хамгийн баян улс болох юм аа. Дэлхийн хүн төрөлхтөн цаашдаа болвол экологи хадгалж үлдсэн. Энэ байгаль эхийгээ онгон нагшнаар хадгалж үлдсэн энэ байдлаар уралдахаас биш тэр хотчлолтоор ажил төрчлөлтөөр бид нар уралдахгүй юм гэдгийг дэлхийн том эрдэмтэд, дэлхийн том удирдагчид яриад эхэллээ шүү дээ. Би одоо тэгээд сонгуулийн сурчлагын үед ярьж явахдаа нэг зүйлийг одоо их тод ярьж байгаа. Манай ерөнхийлөгч хятад альчлаа. Коронавирусыг сүрж ажиллаж байгаа шүү дээ, тий. Монгол хүний зам тийм биз. Нөгөө талд нь яг тэр энд очихдоо 30 мянган хонь бэлгэллээ. Тэгсэн хятадууд юу гэж хэлсэн бэлээ? Монгол хоньны мах бол эм гэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэр энэ яг эрүүл газар шороон дээр бэлчээрийн одоо уламжлалт аргаараа тийм ээ өсөж бойжоод тэгээд бидний хоол унсанд одоо хэрэглэгдэж байгаа энэ Монгол ахуйгаас үүсэж байгаа энэ малын мах энэ шин тэжээлт эко хүнс тий бидний хамгийн том баялаг байсан ба шүү дээ. Монгол хоньны мах 1 сая төгрөг байдаг юм байна. Энийг тийм ээ энийг одоо тэгээд бид нар одоо сая л мэдчихэж шүү дээ тийм ээ. Хөгжлийн шал өөр концепц гаргах хэрэгтэй болсон байна. Газраа ухаад байглаа сүйтгэхэд баяжна гэж ойлгосон. Тэгтэл өөр байсан ба шүү дээ. Харин зүгээр яг 30 жилийн дотор ойлголоо тий. Харьцангуй эрт ойлголоо. 200 жил тэр байгалийн
ерөөсөн там болтол нь өөрчлөлт хийсэн экосистемийн тэр чигт нэвдээ хийсэн улс орнууд одоо мохордолд орж байгаа. Тог тасраг та нарт амьдрал байхгүй. Харин монголчууд тоггүй байсан ч хааж ямар ч одоо манай монгол ахгүй соёл чинь тийм шүү дээ. Хааж амьдраа явцдаг. Энийг харуулах. Тэгээ манай киноны гол дээр миний хоёр охин явж байгаа. Тийм. Тэгээд хоёр охин маань 7 цаг бид нүүдэлтийн өөр хүүхдүүд яаж үндээдгийг, нүүдэлт хүүхдүүдээ яаж сургадгийг. Жишээл тимээ гэдэг зүйл юу юм? Тимээний одоо тимээнээс ч хайхан байхгүй ч жишээл тэр мөхний яаж одоо тухайн үедээ хэрглэж явж байгаа, тэмээгээ яаж нуусч байгаа. Жишээл энэ бидний сууж байгаа эн чи юу лээ гэд айгүй олон зүйлийг жижигнээр ингээ харуулж хийж зорж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хөгжил гэдгийг яг яаж ойлгохоос хүмүүс хамаарат шүү дээ. Тэдний одоо яг таны хэлсэн тэр байхгүй. Магад одоогийн байдлаар хот суурин газарт бол тоог цахилгаангүй болох ч юм уу. Тэгэхэд усгүй болно, хоолгүй болно, галгүй болно тийм ээ. Бүгд ямар нэгэн хүлээстэй, хэмжээстэй болсон. Тэгэхээр магадгүй бидний яг уламжлалт энэ олон зуун жил аваад ирсэн нүүдэлтэй ахуй амьдрал чи ер нь дээд өвгдүүд маань зөв бодсон байна. Сая одоо ингээд зөндөө олон улсаар магадгүй Иран улсад очиж чинь аль 12 дугаар зуунд хотчил болсон Персик эзэнт гүрэн байсан тийм. Тэгэхэд одоогийн байдлаар эргээ харахад бас гондож ин шүү дээ. Тэгэхээр энэ бүх байдал бидний одоо дээд өвгдүүдийн бас энэ мэрэгэн ухаан оюун бас хоосонгүй байжээ гэж талархаж байна. Тэгээ надад энэ өнөөдрийн аяллыг хийх боломж одоо олдож байгаа одоо Монгол хүмүүс болчихсондоо туйлын баяртай байгаа. Тэгээд аргагүй таны бас нөгөө нэг би таныг та намайг ингээ маш олон удаас ингээ сошиал дээр ч гэсэн ингээ өөрийнхөө байр сууриас маш олон удаа зөвөр ойлгоосаа гэдэг дэмжижсэн. Тэгээд тэрний чинь бас хариуд би бас таныг заавал нэг уулзчихсан ингээ өнөөдөр анхад уулзчих тойлоо тий. Тэр анхудаа уулзч байна. Тэгээ өнөөдөр бид анхад уулзчих. Баялагын маань одоо энэ хийж байгаа ажил бол олон монгол залуучуудад гэрэл өгч байгаа. Ялангуяа малчин залуучуудад өөрсдөө омогших тэр боломжийг олгож байгаа. Говийн залуучууд бол танд маш их талархалтай байлаа ш. Би тэгээд өөрөө чинь одоо ноён сумдаар явж байхад над руу яснаас хойш баруун сумдаар одоо явж байхдаа одоо нөгөө тэмээч хүмүүсгүй байглаа одоо энд явж байгаа юм байна. Нөгөө нутаг усаа хамгаалдаг, байгаль одоо хамгаалах үйлсийн төлөө явдаг учраас надтай бас уулзъя гэж яана өөрөө ч ярьж үтсэн. Тэгэнгүүт өө тэр өстө мундаг штэ. Одоо тэмээг сурчилж байгаа гэж нэгт те. Хоёрдугаарт бол эх орноо гадагшаа сурчилж байгаа. Та Монгол ахуйгаа сурчилж байгаа. Тийм учраас бол таны одоо энэ хүсэлтийг бол хүлээж авах ёстой гэдгийг ойлгосон. Та хэдийг ийм сайхан үйл ажиллагаа ингэ явуулаад байж хат нь одоо баах улс төр яриад яах вэ? Гэхдээ сонгуультай холбоотой ах нь ганцхан зүйл хэлээ. Би бас одоо намын мөрийн хөтөлбөрөөр танд ойлгуулъя гэж бодож байна. Манай энэ намын мөрийн хөтөлбөрт ногоон хөгжлөгээ сайхан бүлэг орсон байгаа. Хариуцлагатай уулуурхайг бүлэг орсон байгаа. Тэг яагаад би энийг ярьж байгаа нөхлөөр би өөрөө бас иргэний нийгмийн байгууллагуудтай хамтраад, иргэдтэйгээ хамтраад энэ байгаль хамгаалах, уулуурхай хариуцлагатай болгох тэмцэл одоо хийж ингэж орон даяар одоо 21 аймагт тойрлоо. Байгаль хариуцлагатай уулуурхай хэлцүүлэг хийлээ. За одоо сумынхаа 15 одоо аймгийнхаа 15 сумыг тойрлоо. За энэ дээр одоо мөн адил одоо энэ хэлцүүлгүүдийг хийлээ. Тэгэд энэний араас одоо яг олж авсан мэдлэг дээр нь тулгуурлаад Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр тодорхой саналууд өгсөн. Тэгээ тэр саналуудаас маань бодтойгоор маш одоо олон зүйлүүд бас намын мөрийн хөтөлбөрт тусч орсон. Тэгэхээр би Монгол Ардын намаас улсын хурал нэр дэвшиж байгаа хүний хувьд өөрийнхөө нөгөө хүс зорж явсан ажлын араас явж байгаа байхгүй. Хэрвээ сонгогдоод гараад ирвэл яах нь? Нөгөө өөрийнхөө одоо хийжлээсэн, өнгөрсөн он жилүүд хийж исэн тэр ажлыг үргэлжлүүлээд хийх ийм боломж одоо агд нь ус бүрдэж байгаа учраас баяртай байгаа юм. Тэгээ та бол улс төр сонирхт хэсгийг мэдэхгүй байна. Гэхдээ хүн бүрт одоо улс төрийн тодорхой ойлголт байдаг байх тийм ээ. Тэгэхээр Монгол Ардын нам бол яг энэ иргэдийнхээ хүсэж байгаа энэ байгаль дэлхийг хайрлах, уулуурхай хариуцлагатай болгох энэ зүйлүүдийг мөрийн хөтөлбөртөө тусгаж чадсан залуу нэр дэвшигч миний хувьд бол маш их баяртайгаар урам зоригтой явах тийм боломжийг өрдүүлж байгаа. Та жишээлбэл одоо тэмээгийн хөтлөөд жинд гарахад тийм ээ энэ Монгол давлгаа төслөө хэрэгжүүлээ явхад өөрийнхөө хамгийн дуртай хамгийн гоё тийм хайрлах зүйлээ хийж байгаа тийм энтэй адилхан ах нь өнөөдөр сонгуульд нэр дэвшээд энэ үйлсийн араас явахдаа мөн адилхан өөрийнхөө хамгийн дуртай хамгийн хүсч зорж байгаа тэр ажиллагаа хийх ийм боломж өрдөж байна. Тэгэхээр та бүхэн бас энэ хэрэн хойморт Монгол улсын гавьяа тамирчин уулын спортын олон улсын хэмжээний мастер энэ нутгийн бас унган хүү өсөх үертэй гуруулаа ингээд тэн сайхан олон уран бүтээл залуучуудтайгаа ингээд уулзж байгаа нь бол
зүгээр шинэ тохиол биш те. Өсгөхий бас мэдээж бидний одоо уул спорт сонирхдаг залуучууд ер нь тэр дундаа яг одоо аялын салбарын хүмүүс ч юм бүгдээрээ монголчууд дундаа бүгдээрээ мэдэхгүй танихгүй хүн байхгүй шүү дээ. А би бас маш сайн тарина. Уул спортын бас тодорхой бас 6 жил бас ах нарынхаа араас ингээ гаргасан жимээрээс явж үтсэн. Одоогийн жазгаар маань миний бас айгүй чухал дуртай хоёрын сууж байна л да. Миний баруун гар талд бол одоо тий миний дургуй юмны эсрэг тэмцэж яваар хайз минь үж байна. Зүүн гар талд бол бас би ч өөрөө аялал жуулчил өөрөө гадагшаа болох ухаараа өөрөө жуулч нь болчдаг. Гадаад хүн авцахаар өөрөө гайд нь болчдаг. Тэгээд одоо тэгж явдаг учраас аялал жуулчдад дуртай мэдээж эх орондоо хайртай, байгаль орчиндоо хайртай хүн шүү дээ. Тэгээд Монгол улсаа төлөөж эмэгтэй хүн гэдэг ийм гоё иргэний зориг гаргаад ийм том одоо юм төсөлтэй нэг хэрэгжүүлээ явж байгаа бол тэгээ энэ төсөлтэй энэ чинь бүр дайралтаа суучаад надад их гоё юм. Тэгээ надад нэг эвгүй юм байна. Та ирмаа сайхан Монгол байгаад би нэг яг нэг жуулчин царайлчаад. Одоо танд гоё Монгол дээд хэлээ. Бид өнөөдөр жуулчин байна. Яри жоохоо санаа зовхон ихтэй суучаа тэгээд Таны үнэрт сайлхичи талын дэг өнгөрөхдөө танхад хон оротун нэмин танылдоо бимэн дамжуулаарэ сэвшэзүүлэн сайлхими Та өмчөрө бид нар чи мэдрэг юм хэд аа. Яг нэг энэ хацяаш таад. За ингэж яг дэлхийн талыг туур дээл угаас эднийг болсон. за баяр хүргэе лүүд. За дээрээс нь их баярлалаа. Чи нөгөө нэр дэвшээд явж исэн чи ингээд сонгуулийн хандив аваад. За хандив дүртэхгүй болохгүй бах та одоо тэгээд. За дүүнэрт их баярлалаа. За ямар ч гэсэн тэгээд яг та бүхний энэ зорж үсч яваа ажил үс сайхан бүтээсэ гэж бодож байна. Аль дөрүлээ нэг бос осож байгаа нэг зураг авах. За тэг аль өсгөөдөө. За би өмсөв. За аль. Заам нэг шиг. Баруун Тэр малгай тайлчих юм уу минь? тэгээ Бүдэн ах амьдрал хэрэгжилж ирсэн бүх ил хэрэглэл өвгдүүдийн хийсэн үг зүгээрш нэг хэлцэн үг зүгээрш нэг цахаага бүтээсэн юм байдгүй шүү дээ. Тэгэхээр энэ зүйлүүд магад. Гэхдээ яг бид өнөөдөр одоо ядгуур хувцсан гэж яшаа боловч өнөөдөр яарн хэрэг хэрхэн хувцтай одоо хэрэгжилж өнөөдрийн цагт нийгэмдээ соёлоо яаж одоо зэрэгцүүл нь оршоох вэ гэдгээл бодож яваа л да. Заавал одоо өв соёлын хуучинсыг юм ухаж төөхөл заавал 13 дугаар хуушаа ухрах биш. Харин өнөөдөр бас ахуй амьдралдаа хаана өмсгөө хаана хэрэглэх вэ гэдэг агуулгыг бас тээж байгаа шүү. За Хошоо ухраахгүй шүү. За. За одоо тэгээд бас ахыгаа ойлгоно дахин сонгуул яриад. Энэ сонгуулийн хуулиндаа нийцүүлээд нэр дэвшигч биний би одоо энэ байгалмаа бөгөөд түүний нөхдөд өөрийн биеэр одоо сонгуулийнхаа сурчлага хийлээ. Тэгээ өмнөгөөчүүдээ сонголт мэрэгэн байх болтугай гэж би одоо хүсэх байна. Ягаад гэвэл мант хоёр ахын одоо зорж байгаа бас сүүлийн жилүүдэд хийсэн цаашдаа хийх ажлууд маань өмнөгөө төдөөгөө Монгол оронд маань бас залуу үе нийгэмд маань айгүй маш тустай маш гэгээлэг бас айгүй зөв сэтэл зөв зам руу хөглөн чиглэсэн ийм одоо урайлгатай хөтөлбөртэй хэрэгжиж буй ажлууд учраас би ярахгүй одоо өмнөгөөчүүдээ бас зам цай тосож ирсэн олон одоо жин тосож ирсэн олон одоо нутгийн ардуудыгаа мант хоёрыг дэмжээсэ зөв сонголт хийгээсэ гэж уриалж байна. За баярлалаа. Танд амжилт хүсье. За баярлалаа. Та нарын ажилд бас амжилт хүсье. Баярлалаа.